Оны 3 дэлгэн дээр сүгөөд харуулаас асууж байгаа ирхэм танд өглөөний мэндийг хүргэе. Мөн шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 14 минут тосон байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч арган хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэндээр сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билэг хотгоо хамтран ажиллана. За мөн Япон чанарыг найдвартай баталгаатай албан ёсны газраас наваарай гэсэн уриатаагаар Bridges Motors Токиохын дэд Токио амортизатор хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 5 сарын 12-ны өдөр тохиож байна. За он гараа 132 дахь өдөр. За он дуусахад 233 өдөр үлдсэн байна шүү. За өргөжлүүлээ цагаан гарын мэдээлэлтэй танилцдаг. Хэдүүлээ Улаанбаатар хотын урьдчилсан 5 хоногийн цагаан гарын мэдээллийг танилцуулъя. 7 цаг 10 минутын байдлаар Улаанбаатар хотод 12 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 21 градусын дулаан байж бороо орж магадгүй шөнөдөө 2 градусын дулаан онноо. Харин маргааш буюу Мягмар гарагт өдөртөө 12 шөнөдөө 3 градусын дулаан, Лав гарагт өдөртөө 16 шөнөдөө 1 градусын дулаан, харин Ирэх Пүрэв гарагт өдөртөө 8 градусын дулаан, шөнөдөө 1 градусын хүйтэ онохны. Ингээд Ирэх Баасан гарагт буюу ажлын сүүлийн өдөр өдөртөө 7 градусын дулаан байж бороо орох нь. За ер нь их хүүтрэх нэ. Тэгсэн байна гинтгэн өдрөө авчлаа. Өдгөж одоо 5 сар дундаа ороод байдаг. За тэгээд хавар бараг дуусчлаа гэж бодсон чинь за ер нь хүүтрэх юм байна. Тэгээд гангуу хүний үхэл хавар намар гэдэг яг энэ 7 хоногт хувцас тохируулахгүй бол нэлээд эвгүн байна шүү манайхаа. Үнэ. Яг дулаахан байжсэн аль гів гинтгэн л юу яагаад байгаа тий. Цасаар сууж гал цас байгаа харагдаад шүү дээ нэрээ тий. Харин тийм цасаар шүү гэж хэллээ. Ойрын өдрүүдэд ялангуяа 7 хоногийн дундуур сүүлээр цасаар шуурдан та бүхэн хувь сунар амралт цугаалгаа тохируулаарай. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр өнөөдөр 5 сарын 12-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярина. За тэгэхээр өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Яагаад олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх болсон талаар нэрээ би мэдээлэл бэлдсэн шүү дээ бас. За энэ нэг Florence Nightingale гэдэг хүнтэй холбоотой юм билий. За тэгвэл илүү тодруулж гоё илүү дэлгэрүүлж ярих юм байна. Би зүгээр олон улсын сувилагчдын өдөр гэхээр өөрийнхөө л туршлагаа бодлоо л доо. Би аавыгаа бүтэн сар асарсан юм аа. Тэгээд яг асарч байхад би ингээд эмч болон сувилагч хоорондын ингээд хүлээлт эрс зөрүүтэй болж эхэлсэн л дээ. Яг тэр тухайн үеийн миний л одоо туршлага. Гэхдээ яг би эмчийг одоо яаж байгаа юм биш одоо доошо хийх гэх юм одоо муу ажил гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ зүгээр яг ингээд зүүрлвэл эмчнэр бол одоо дайнаар бол цэргийн одоо дарга нар ч юм уу ингээд стратеги боловсруулагчид. Яг тэрийг одоо байлдаад амиа ирсэн тэр жинхэнэ хүнд ч гүүрж байгаа хүмүүс нь сувилагчд байдаг юм билээ л дээ. За тэгээд тэр тусмаа ингээд олон жил байлдчихсан сувилагч гэх юм олон жил ингээд ажиллаа хийсэн сувилагч гэдэг чинь бүр ингээд нэг юм бүх юм ерөнхийдөө мэддэг болсон юм өстой юу зэрэг болсон лаг байдаг. Ээж бол ээж гэл санагддаг болчтой шүү дээ. Ер нь сайн ингээд сайхан эмнэлэгдэхтэй гарсан. Тэгээ юугаа санагдсан гэхээр эмчнэр бол ингээд өдөртөө нэг ч юм уу те эсвэл ингээд би гайгүй бол 2 хоногтой нэг орж ирэл за юу болж ийн яаж ийн ингээл хаалаа малгад уусны дараа ерхийлэг үзэж байгаа шүү дээ те би юм байдлыг. Харин өдрөө алгам би өдрийн бараг 8 цагийн одоо ийм зөндөө олон тусалтай дахиад ингээд тариатай гэхээр би өдөрт бараг хичнээн жудаа сувилагчтайгаа таарлтын тий. Тэгээ ингээд 24 гарахаар бас ингээд зөндөө олон сувилагч нартай таарлдаад тэгээ бүр ингээд сүүлдээ дотн болоод тэгээд бүр сүүлдээ хоорондоо фэйсбүүкээ солилцоод бараг нөгөө ихчдүүсийн ээж охтуудын харилцаанд тийм гоё дотн болсон. За тэгэд би нөгөө юунд эмнэлэгт хэвдэж байхад яг миний тохиолдол лаб дээрийн тохиолдол дээр өөр байсан бахал та. Янз янзын эмчнэр өдөр болгон орж ирдэг нэг өөр юм яриад тахс үлдээ ингээд стрессдчихдээ юм лээ. Тэр чинь ингээд яг үнэндээ бол өдөр тутмын шарахтай ингээд настай хүн чи цоорцсон удаан хэвдээд тэгээ тэрийг яайдаа гэл ингээд зөндөө юм болж хахад нэг юу эмчнэр бол тос олохгүй л байгаа байхгүй одоо ингэ хэрэгтэй тэг хэрэгтэй донд юм. Тэгэл нэг сувилагчтайгаар зурлал нүү сувилагч чинь л яг хүнд хүчээр ажил энийг ингэдэг юм да. Миний хүн ингэчээрээ тэгчээрээ гэж сааж өгөөл. Тэгээд тэгэхэд их яг цагаад болохоор ингэ сувилагч нар чинь бүр аминд ордог хамгийн гол хүмүүс нь байд юм байна л гэж би зүгээр дотроо бодож ирсэн. За тэгээд миний хэлж исэн бодож исэн яг үнэн болж таарсан яг тэгэхээр би судалсан чинь энэ одоо бид нар чинь хиймэл оюуны ертөнцид амьдрах гэж шүү дээ. Нэрс хиймэл оюун маш хурдцтай хөгжиж байна. Энэ тохиолдолд ямар мэрэгчлүүд зарим мэрэгчлүүд бол маш эрэлт багасна. Зарим мэрэгчлүүдийн эрэлт өснө. Тэгсэн чинь эмч нарын эрэлт буурнаа гэж одоо ярьж байна. Яг тэгэхээр тэр одоо хүмүүсийн оншийг олж тогтоох чинь
амархан болчих. Хиймэл оюуны хувьд бол бүр ингээд том датан дээр ажиллаад томоор ингээ хийдэг болгож байгаа. Эсвэргээрээ яг тэр хүн л асрахгүй бол ойлгохгүй шүү дээ. Нэгдүгээр за хажууд одоо нэг роботчиг ойлгохгүй мэж бүр стресстэй бүр болгоно. Гэтэл яг хүнийг хайрлж чаддаг инэрдэг юм хүн байвал бүр хүн яалчгүй тийм үнэн л гэх юм лээ. За энэ совилгчийг л явуулж өгөөч гэж байгаа юм байна. За энэ утгаараа юу гэсэн үг гэхээр совилгчдын ер нь ирээдүйн эрэлт бол үүснэ гэдгийг хин хэлж байна. За тухайлбал одоо энэ дэлхийн эдийн засгийн форум гэж болдог. Энэ дээр бол 2020 болон 23 оны хувилбараар ирээдүйн одоо ажлууд гэдэг дээр бол яг энэ одоо совилгчдыг бол маш чухлаа. Эднээс бол одоо эдийн засагт маш чухал байр суурьтай болж эхэлнэ гэж заасан байгаа. Яг тэгэхээр дэлхийн нийтээр хөгширч байгаа. За одоо бид нар чи ялангуяа манай Монголд бол одоо чинь бид нар 80-аад оныхан хүн амын ихэнх нь бидний дүүнер чинь биднээс сөөхөн. Бидний ах нар чинь биднээс сөөхөн. Бидний амын олон нар чадахгүй. Бид нар ингээд нийтээр настай болонгод асруулах хүн ховордож магадгүй гэл. Айж нөө. Айж. За их хэмжлийн за McKinsey & Company гэдэг компаниас ч гэсэн ер нь энэ emotional intelligence буюу хүн хоорондын харилцаатай суурилсан ийм мэргэжлүүд бол хамгийн чухал ах юм гэж байгаа. За тэр утгаараа ирээдүйн бас ингэдэг нөө эдийн засгийн хамгийн чухал мэргэжил бол совилгч нар юм байна. За тэгээ өнөөдөр совилгч нар олон улсын совилгч нарын өдөр та бүхэнд баяр хүргэе совилгч хүн байвал. Өглөөний мэндийн халгаануудаа хөөх манай совилгч сэтгэл зүрхнээсээ ажилдаг хүмүүстээ баяр хүргэе совилгч нартай гэсэн байна. Баяр хүргэе тэгээд бид нэр хамтран ажиллагчтай танилцуулчаад тэгээд дараа нь яагаад энэ өдрийг олон улсын совилгчдын өдөр болгож тэмдэглэх болсон юм бэ? Бүр олон улс руу гаргахад түлхсэн нөлөө үзүүлсэн хүн хэн бэ гэдэг талаар хэдүүл ярьцгаана. За тэгэлгүй яах вэ? Манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга бэлэг хотгон хамтран ажиллаж байна. За энэ зундаа багтаад байртай болмоор байна уу? Байна. Энэ зундаа багтаад байртай болгож байгаа хүн байна. За тэгвэл арга бэлэг хотхны зүгээс хаан жаах уу цоошин төлбөрийн нөхцөлийг тань санал болгож байна. 5 дугаар сарын дуустал 50 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 6 дугаар сарын дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 7 дугаар сарын дуустал 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулж байгаа. За тэгээд энэ оны 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох төслийн Б, С, Д блокоос байртай болох боломжтой болсон байна гэсэн үг. За арга бэлэг гэдэг энэ хотхон болохоор нийтдээ 5 блок 800 айлын орон сууц байгаа. Тэгээд А, Е2 блок нь А блок нь бол айл эзэний орсон. Е блокт нь одоо удахгүй орох гэж байгаа. За тэрний араас Б, С, Д гэдэг энэ 3 блоктой захиалга авах гэж байна. Энд манайх нийтээр орох гэдэг гэсэн тий. Бага хүмүүс хуршуулах. Гэрлэгч ямар ч байсан орцсон. Анжаах орох юм шиг юм ярьж ийсэн. Манайх бол тэнд байраа авцсан Ед нь. Одоо энэ манай ажлаас олж ерөөсөө алхаад бараг орхон зайд байдаг. Яа за ингээл яг ингээл байр авах дээрээ тулаал ингээл хасч би бүр гэр бүлийнхэнтэйг ингээл зөндөө олон зөвлөлдөж байгаа юм л та. Тэгэл манайхан ингээд үгүй ингээд жоохон юутай одоо юу гэвэл ажил мажилтайгаа ойрхон ийм газар сонгомоор байна гэсэн мэхгүй юу. Тэмүүт нь би за ер нь бол хотын төвтэйг ойрхон байсан дээрээ. Хотын төв чинь хотын төв шүү дээ. Тэгээд арга бэлэг хотгон ч юм бол Сүхбаатарын дүүргээс нэг 2 км л шүү дээ тий. Ер нь байр авна гэдэг чинь маш том хөрөнгө оруулалт. За тэгээ хөрөнгө оруулалт тийм шийдвэр гаргана гэдэг бол жинхэнэ югзэр хүмүүсийн хийдэг ажил. За тэгээд би бол зүгээр шууд ингээл энэ 3 манай ажлын хамгийн 3 югзэр. Манай ажлын хамгийн 3 югзэр. Арга бэлэг одхон сайр авцаа. За тэгвэл энэ бол та баатны хөрөнгө оруулалт юм. Мөө. За яагаад би арга бэлэг хотны сонгосон гэдгсээ энэ ерөнхийдөө нөгөө нэг яг энэ дүлгөөнөөр босод баригдаж байгаа бизнес зэрэглийн хотхон баггүй юу. За бизнес зэрэглийн гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр ямар ч байсан хүрээлэн байгаа хаашаа төв зам руугаа гарсан бүх зам талбайгаа шийдсэн. Зогсоолтой хажуудаа 960 хүүхдийн ерхий боловсролын сургуультай 240 хүүхдийн цэцэрлэгтэй. За тэгээд сургууль цэцэрлэг рүүгээ би ингээд заавал зам гаргаж хүүхдээ өргөж өгөх шаардлага байхгүй. Шууд ингээд ийм дээгүүр нэг ийм автомашины урсгалгүй ийм коридороор би хүүхдээ явуулчих юм байлээ. Тийм үү. За тэгээд хэрэгцээтэй бүх нэг үйлчлэгээнүүд нь нэг давхартаа шийдээд өгсөн. За тэгээд ороод ингээд үзлээ ямар сан техниктэй ямар ингээд тоног хөрөмжөд хийж ин хаалга нь ямар хаанаас ирсэн ингээд бүгднийг нь үзлээ. Одоо жишээл ван юу юм сан техник нь юу юм те. Ихэвчлэн Туркаас ирж байгаа тийм брэнд үлээ Европын брэндүүд байлээ. За тэгээд брикетын шалан бас айгуу сайн байлээ. Тэгэл үзэж байгаа л ерөн сонгосон доо. За хамгийн өнцөр 3 сонголт бол яалтчгүй л ганхан сонголт байх гэж бодож би хүртэл одоо ингээд бас нэг яриад байгаа. За тэгэхээр
арга билег хотхон гэдэг та бүхэн Facebook-аас хайх хэрэгтэй. Facebook пэйж нэг юм. За энэ Facebook пэйж дээр нь бол мэдээж хэрэг байршил болон тэр зохион байгуулалт дэлгэрэнгүй одоо план зураг гэх мэтчлэн зохион байгуулалтууд нь дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа. За ихтэй та мэдээж хэрэг очоод одоо захиалыг бол одоо энэ 5 сар одоо явж байна. 5 сарда багтаах юм бол та 50 саяг л байршуулж байгаа. За тэгээд шууд байраа захиалах өгчнө гэсэн үг байна. Одоо энэ арга билег хотхон гэдэг Facebook-аас хайгаад ороод үзээрэй бүр блог нь бүр үнэхээр тасархаа тэр community center нь ямар гоё, гадны орчин ямар гоё. Тэгээд тэр өрөөний зохион байгуулалт ямар сайтай. Ерөөсөө ороод үзэх юм бол та за ийш орё гэж шийдэх болно. За 7211 тэг гэсэн борлуулалтын албаны дугаарыг давтаж хэлье. 7211 тэг гэсэн дугаар байгаа. Тэгээд юу нь бол хаяг байршлууд бол Сүхбаатар дүүргээс хойшоо 32 л явж яасан хангаа хотгоны яг залгаа арт талд нь байгаа юм бэл ертөнцийн зүгээр баруун хойд талд нь гэж хэлж болно. За манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билег хот хамтран ажилласан. Баярлаа. За баярлаа. За хэдүүлээ нэг өнөөдөр миний хувьд бол 2 хүний төрс өдрийг ярихаар авчирсан. Нэгдүгээр нь Florence Nightingale гэдэг энэ хүний талаар ярина. За энэ хүнийг болохоор чийдэн барьсан хатагтай гэж нэрлэдэг. Тэгээд статистикийг эмнэлгийн практикт нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн совилогч хүн байсан гэдгээр нь түүнийг мэддэг. За дараагийнх нь гэх юм бол Рами Малек гэдэг жүжигчний талаар ярина. За энэ бол Египтээс биш Америкаас төрсөн. Гэхдээ фараоны хөөмөд дотроо тесрэх бөмбөгтэй ийм маш хүчтэй жүжигчин хүн байгаа. Тэгээ Фредигийн уруулыг амьлуулж тайцыг дүүргэсэн энэрэл Рами Малек гэж түүнийг онцолж хэлдэг. За хин нэгний дуурайж биш сэтгэлд нь орж тоглосон үеийнхэндээ шин жишээ тогтоосон жүжигчэн гэдэг. Фреди Меркуригийн дүрийг амьлуулсан. Тийм шүү. Рами Малекийг тэргээр нь л сайн мэдх юм байна. За тэгэхээр хэдүүлээ эхлээд Florence Nightingale гэдэг хүний навдартай танилцъя. Энэ нэг чийдэн барьсан хатагтай гэдэг байгаа тийм ээ. 1820 оны 5 дугаар сарын 12-нд Италийн Флоренц хотод англи гэр бүлд төрсөн. За тийм учраас түүний нэр нь Флоренц гэдэг төрлөх хотынхоо нэртэй холбоотой ах нь боловсрол сайтай ийм баян айлд эрх танхил өссөн охин юм байна уг нь. Тэгээд багтаа нөгөө хүн хэмжил тоглох дуртай байсан. Тиймдээж би хүмүүст туслах, амийг нь аврахын тулд төрсөн гэдэг ингээд багаасаа итгэцэн охин байсан байгаа байхгүй өөрөөр хэлэх юм бол ер нь бол эмч сувлэгч болно гэдэгтэй. Nightingale эмнэлэг эрүүл мэндийн талаар өөрөө бие дааж сурж агаад хамгийн гол нь эхлээд бие дааж сурж агаад үнэхээр хоббитэйс юм шиг байгаа. Тэгээд Германд мэрэгжлийнхээ хувьд мэрэгжил дэвшлүүлээд совилгын сургалтанд хамрагдсан юм байлээ л дээ. Тэгээд 33 настайдаа Лондонд эмэгтэйчүүдийн жижигхэн эмнэлэг өөрөө нэгээд тэгээд захирлаар нь ажиллаж эхэлж байгаа юм л да. За гэтэл эргэн тойрныхан шоолоод байна. За чи бүр ийм язгууртаг ийм баян чинэлэг айлаас гаралтай мөртлөнгөөс яагаад зүгээр ингэ эмнэлэг тийм совилогч гэсэн юм ажил хийгээд байж байгаа. За нөгөө төгөр болохоор Английн ихэс дээдсүүдийн дунд түүнийг ингээд нэг юм жигшүүртэй ажил хийж ингэж бас шүүмжилдэг байсан юм байна л да. Хүн асраа сувлаад ингээд яваад хахаар тэгээ ээж их чинь түүнийг ингээд зогсоох гэж оролдоод үгүй чи одоо ингээд хүнтэй суугаач нэг юм чамд гарал үүслүүл мөнгө бол мөнгө байна те гэд ингээд хэлж яхад би аз жаргалын төлөө биш үнний төлөө амьдрнаа гэж хэлээд өөрийнхөө мэрэгчлийг сонгож байсан юм хүн. Тийм 1854 онд Кремийн дан гэж болсон юм байна л да. Тэгэд ингээл 38 совилогч эмэгтэй дагуулад Туркэд байрлах сэргийн эмнэлэгт очижээ. За тэгсэн Nightingale-ийн тэнд очиод харсан зүйл бүр үнэхээр нүдэндээ итгэж чадаагүй амар байсан. Яагаад гэвэл бохор, эмнэлэг нь бохор, за хүнсний хомсдолтой, совилогчин цөөн, цэргүүд нь шархацнаасаа болоод ихээс илүүтэйгээр дандаа нөгөө халдварт хүчнээр насаараад байсан. Тэгээ түүнийд болохоор юу хэлжсэн гэхээр энэ бол дайм биш. Энэ бол зохион байгуулалтын гажиг гэж хэлжсэн байгаа байхгүй. Тэгээд шалтгааныг нь ойлгоод засах хэрэгтэй гэдгийг тэр олж хараад тэгээд өөрөө яг ингээд энэ рүү гар бие оролцоход хүрсэн байгаа. Тэгээд өдөр нь шархацсан цэргүүдийг эмчлээд завгүй ингээд өнгөрөөдөг гэсэн байгаа байхгүй. Гэхдээ шөнө нь гарч идэн бариад бүх шархацсан цэргүүд дээр очиод сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд тэгээд энэ нь яг тэр цэргүүдийн дунд ингээд домог мэт яригдсаар байгаад ингээд энэ хүн түүхэн нэрээ үлдээсэн байт юм байна л да. Тэгээд цэргүүд түүнийг Lady with the Lamp гэж ингэж нэрлэдэг. Чийдэн барьсан хатагтай. Яа тэгэл ирж яг ийм хэцүү үед бол сувлэгч нар зүгээр аминд орд юм шиг санагддаг. Нэг юм гэрэлтэй хүн ирж хөлөө нөгөөдөгт нар ирж ингээд бүрстэ нүдэн ширэгтэл харахад хардаг болох байх та. Тийм ба тий. За ингээд өглөө болоход л хид хидэн цэрэг өвчнөө даалгүй нас орсон байдалтай байгаад байсан. Тэгээ энэ Nightingale-ийн хувьд бол үнэхээр хэцүү байгаад байсан. Тийм учраас цэргүүдийн нас орлын шалтгааныг нэхлээд бүртгэж эхэлсэн. Энэ одоо эмнэлгийн түүхэнд бол хамгийн анхны зүйл байхгүй. Тэгээ задлан шинжилж эхэлсэн. Энэ хүн яг юунаас олж яаж өгөхөд байна гэд. За эцсийн дүнд нь ариун цэвэр хоол, агаарыг сайжруулах хэрэгтэйг статистикийн аргаар тодорхойлж гаргасан байдаг. За тодруулах юм бол мэдээллийг графикаар харуулах шинэ арга нэвтрүүлсэн одоогийн инфографи эхлэл гэгддэг гэж намтар дээр нь бичсэн байлээ.
За тэгээд ийм зүйлийг ер нь ингээд нүдэрээ хараад суугаад байж чадаагүй Nightingale сувилгын анхны стандартыг бий болгосон нь ангаахын салбарт маш том дэвшил авчирсан. 1860 онд Лондонд Nightingale-ийн нэрэмжит ийм сувилгын сургууль нэгдсэн байдгийн байна. За ингээд түүний амьдралаа зориулсан бүхнийг үнэлээд Британий хатан хаан түүнийг алдаршуулж эзэнт гүрний баатар хатагтай гэдэг ийм цолоор шагнасан байдгийн байна. За ер нь ингээд зогссон юм биш л дээ. Тэгээд түүний төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ыг дэлхийд даяараа олон улсын сувилагчдын өдөр болгож тэмдэглэж байна. Тэгээд өөрийнх нь хувьд бол 60 наснаас хойш нэлийн хүн дээр өвдөөд хэвтрийн дэглэмд байсан юм билээ. Гэхдээ орноосоо босгүй байсан ч гэсэндээ орон дотроос маш олон төслийг удирдахжсэн юм баатарлаг эмэгтэй өнөөдөр төрс өдөр юм байна. За тэгээд түүний төрс өдөр учраас түүний дурсгалыг нүндэтгээд 12 дугаар сарын 5 дугаар сарын 12 бол олон улсын сувилагчдын өдөр ахнэ. Хүнд туслахаар бас зарим хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг хүмүүс байдаг тийм. Тэр чинь нөгөө бидний гормонтой холбоотой хүнд туслаад тусалж чадж байгаагаа хүнд хэрэгтэй байгаагаа мэдрэх чинь окситоцин гэж хамгийн бас энэрнгүү гэх юм уу одоо аз жаргалын гормонууд нэг ялгардаг гэдэг. За тэр тийм болохоор ч тэр ингээд одоо миний ойлгосноор бол Nightingale бол мөнгөтэй тансаг айлын хүүхд охин байсан. Гэхдээ совилогчийн ажилд их дуртайсан, хайртайсан. Энийг чухал гэж үздэг байсан. За мөнгнөөс олж хийгээгүй гэх юм уу? Бас хэцүү ажил штэ. Яа, бурхан. Тэгээ ингээд энэ тэнд хамгийн гол нь за дайны талбар дээр очиод энэ тэнд хүмүүс за шархтаад те насураад буудуулаад хүч байгаа бол одоо бас яг ихсэн юм дайн штэ. Гэтэл зүгээр ингээд шарх авцсан тэр нь ингээд ахуй мөхрлөөс болоод хүндрээд зовцтой арчлаад үхэл амьдралын зааг дээр байх амар хэцүү. Тэгээд тэрийг ингээд бүхэл бүт өөрийнхөө нүдээр хараад тэгээд хамгийн гол нь энийг ямар нэгэн зүйл болгож чадсан нь бас айгүй гоё. Нэг юм мэдрэмж өгдөг штэ одоо эхнэр бид хоёр л ярьжсэн л да хүнд хэрэгтэй байх мэдрэмж айгүй чухал гэдэг юм. Хин нэгт хэрэггүй бол ингээд нэг тийм үн цэнгүй юм шиг санагдаад байдаг. Үнэхээр хүнд бүр яг хэрэгтэй гэдгийг шууд мэдрэх ажиллал ялчгүй совилогч юм. Совилогч болохыг занлуулгая. За ирээдүйд ч бас их том мэрэгжил болох юм бэлээ. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлгийг Номин карнивал дэмжин ажиллаж байна. Тэгээ Номингийн карнивал бэлэг 5 дээр нэмэх 1 болж байгаа. Номингийн карнивал сэл худалдааны 5 асраар зочилж дурын дүнгээр худалдан авалт хийгээд 18,000 U-point оноо бэлгэндээ авна. Карнивал гифт 5 дээр нэмэх 1 даалгавраа биелүүлсэн ихний 300 хэрэглэгч урамшууллын оноо авна. За нэг хэрэглэгчдэд 1 удаа л холгон шүү. Манай нэвтрүүлгийг Номин карнивал дэмжин ажиллаа баярлаа. Баярлаа. За комент уншижсэн чи юу маяхэр ингэнэ. Өглөөний мэндэ манай ко ажилтан гадаад хүнд хоёрыг сонсоод ямар гоё сонсогддог хэлвэ гинэ. Манай Монгол хэлийг. Гоё маа. Гэхдээ би бас харин хэд хэдэн янз янз л хүлээж авдаг байх. Намайг оюутан байхад одоо манай найзууд монгол хэлийг тийм гоё сонсогддгоо бусд хүмүүс янз янз л байдаг гэдэг жоохон хатууд байна шүү дээ тийм. Гэхдээ сүүлд нь YouTube-ийн ингээл бичлэг монгол хэлээр дуусан дуунуудыг доор нь гадаадууд ямар гоё хэлвэ гэл ярьдаг байсан бэл мэдгүй. Бидний цаг уу ирж байгаа болов. Ер нь цаг болж нүцэн бүрдээ төлийн шүрэгдэж хэлж байгаа болов. Хүүгийн нөлөө юу? Магадгүй. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За би энэ одоо сэдвийг ярих уу ярихгүй гэж бас нэлээд бодлоо. Өглөө илгэн дээр болох юм болохгүй мó гэд. Гэтэ ярих гэж бодлоо. Тэгээд тийм бас тийм сонсоход тийм гоё хөнгөн одоо мэдээ түүх бол биш. За ингэж эхэлнэ. 2013 оны 5 сарын 12 Америк нэгдсэн улсаас ээжүүдийн баяр гэж тэмдэглэдэг юм байна. Зөвхөн Америк нэгдсэн улсад. Манайд бол 6 сарын 1-нд гэж явдаг бол Америк нэгдсэн улсад 5 сарын 11, 12 ингээд янз янзаар тэмдэглэдэг. 2013 оны ээжүүдийн баяр буюу 5 сарын 12-нд Аманда Бери, Жино де Хесус, Мишель Найт гэдэг 3 эмэгтэй гурлаа мэдээлэл гаргасан байна. Бид нэр эрүүл мэндэ, эссэн мэндэ биднэрт итгэхэд хугацаа хэрэгтэй. Анхаарал тавьчихсанд баярлалаа гэдэг гурлаа зэрэг мэдээлэл гаргаж байгаа. Хулгайлагдчих юм уу? За одоо яг тэр тохиолдож байна. Энэ 3 эмэгтэй хоорондоо хоорондоо бас зайтай. Хамгийн настай нь бол Мишель Найт. За тэгээд Аманда Бери, Жина де Хесус гэдэг ийм 3 эмэгтэйгаа. Энэ 3-ыг хэн нэвтгэж байгаа гэхээр Кливландын мангас гэдэг. За ийм хүн нэвтгэж байгаа. За түүний нэрийг бол Ариэл Кастро. За энэ Ариэл Кастрогийн хэрэг бол бурхан минь за аимшиг кинон дээр л гардаг шиг л тийм зүйл байх. Яасан бэхээр энэ 3 10 жил хулгайлагдаад 10 жилийн өмнө алга болсон охтууд
энэхүү амьд гэдэг нь тодорхойлоод нийтээр ингээд олон нийтэд гарч ирээд за бид нар гайг болсон шүү гэж зарлж байгаа нь. За тэгээ эднүсийн түүхэн за бүр ингээд 10 жилийн хугацаанд яаж амьдэрсэн байна вэ? Яа за Ариэл Кастро. За би ихтэй Ариэл Кастрогийн тухай илүү тодруулж яриа л да. Ариэл Кастро гэдэг бол Пуэрто Рико гаралтай юм залуу юм билээ. Тэгээд уг нь л гэр бүлтэй 3 хүүхэдтэй хөгжимчин байсан. Залуу үедээ хөгжимчин байсан. Тийм бас нэр хүнтэй юм уу нэг тийм хүний сэтгэлийг татдаг юм хүн байсан байж тарж байгаа. За тэгэд автобусны жолооч хийдэг. Сургуулийн автобусны жолооч хийж байгаанд энэ гурыг 2002, 2003, 2004 жил дарааллаад гурлыг яг ижилхэн аргаар одоо барьт хулгайлсан байна. Би хүрээд үг хийж хэлж хагаад гэрлүүгээ давхуулаад тэгээд одоо олцолцсон гэх юм уу. За тэгээд эхний одоо түүний хохирогч бол Мишель Найт хамгийн настай нь хулгайлагдах үед нь 21 настай байсан. Тэгээд Мишель Найт хамгийн амар нь ийм байгаа юм. Мишель Найт алга болсон чинь гэрийнхэн түүнийг өөрөө зүгээр гэрээс явчлаа гэж бодсон гэж. Хойноос нь алга болчлаа гэж ерөөс юу зармаар тавиагүй. Зөө. За байж байгаа хамгийн залуу нэгснүү хөгшнөөс 21 настай. Аха. Гэхдээ 21 настайдаа хулгайлагдсан уу эсвэл 11 дээдээ хулгайлагдаад 21 дээдээ мэдэгдэл хийсэн үү? 21 дээдээ хулгайлагдсан. За 31 дээдээ гарч ирж байгаа гэсэн үг. 31 дээдээ одоо гарч ирж байгаа нь гэсэн. 32 доод гэсэн үг л. Мишель Найт бол энэ дунд 11 жил байж байгаа. За тэгээд Мишель Найт одоо энэ зургийг үзүүлж байна л та. Би аль алийг хэлээд өгье. За Мишель Найтны хамгийн зүүнтлийн энэ эмэгтэй 21 настай одоо хулгайлагдсан байгаа юм. За тэгээд энэ эмэгтэй хойноос нь хамгийн гол нь гэр бүлийнх нь энэ алга болчлоо гэж зар тавиагүй. Энэ айгуу сонио. Тэгэхээр өөрөөр хэлбэл Ариэл Кастро гэдэг энэ нөхөр шүү дээ. Энийг хийхдээ маш их төлөвлөсөн ойлгомжтой байна. Хэнийг хулгайлах вэ? Тавиасаа онлоод судалж байгаа, тэгж хагаад би хүргээд үе хийж хагаад хамт тулгалцсан байна. За дараагийн одоо хохирогч нь бол Аманда Бери. Одоо энэ баруун талд харагдаж байгаа шаргал өстэй энэ бүсгүй. За энэ бол одоо манай өнөөдрийн яг энэ Кливлендийн мангасын савраас нь мулталсан эмэгтэй. За энэ Аманда Бери гэдэг тухайн үед 16 настай байсан байна. Аманда Берийг алгуулахад асуудал өөрөөр иргсэн. Өөрөөр хэлбэл Ohio мужийн Кливленд хот тэр чигээрээ за Амандаг хайж эхэлсэн байна. Яг тэгвэл гайгүй гаралтай, гэрийнх нь хайрладаг ийм охин болохоор хайж эхэлсэн. За тэгэд 3 дахь одоо хохирогч нь Жина де Хесус гэдэг одоо энэ гол юм байгаа. Энэ эмэгтэй энэ охин 14 настай байсан. За ингээд алга болоод Жина де Хесус болон Аманда Бери хоёрын алга болсон нөхцөл байдал маш адилхан болохоор нийтээрээ за Кливленд нэг мангас байна гэдэг. Тэр хүртэл Мишель Найтыг ерөөс ярихгүй байх. За энэ яагаад ингэ ялгаад байгаа бас эргээд харагдуулна. За ингээд эднүсийг яасан бэхээр 10 жилийн турш одоо юу гэх бэлгийн боолчлал хийсэн гэх юм мүлжлэг хийж ингэж байсан аимшигтай хүн байгаа юм. За энэ одоо Ариэл Кастро гэдэг хүн бол өөрөө Пуэрто Рикод байхдаа 5 настай байхдаа бас бэлгийн мүлжлэгэнд өртөжсэн. За ээждээ бас их зодуулдаг байсан. Тэрнээсээ болоод өөрөө сэтгцэн бас эмгэг авсан байж магадгүй гэж үзэж байгаа. За ямар ч тач энэ гурав ингээ барьцаалагдсан. За тэгэд энэ хугацаанд байхдаа одоо Аманда Бери хүүхэдтэй болсон. 6 настай охинтойсэн. Яг цугдах үедээ. За Мишель Найт гэдэг тэр эмэгтэй 5 удаа жирэмсэн боловч төрүүлээгүй. Санаатаагаар өсөж исэн. Өсгөөд сулбуулж исэн гэж. Бүр ингээд за бүр санаанд орнгоо. За би хамаагүй бүх нарийн юм ярмааргүй. Ер нь ягаад энэ тухай ярьж байгаа гэхээр хооронд нь ялгаатай бас харьцдаг байсан болж таарч байгаа. Тэгээ энэ одоо хамгийн аимшигтай энэ одоо энэ хүн чинь эртнээс ингээд хин нэг холцлон гэсэн бодолтой байгаад байсан биш үү? Тэр тухайга тэмдэглэжсэн байгаа юм. За тэгэд энэний хамаг ачааг нь хэн үрсэн бэхээр Мишель Найт үрсэн. Ягаад гэвэл эхэлж олцлогдсон ганцаархнаа жилийн турш энэ хүний одоо гэрийнх нь юмд нь нэг өрөөнд нь төгжээд байсан байгаа. За тэгэд баригдангуудаа энэ хүн баригдангуудаа түүнийг одоо ах дүүнэрийн хоёр ахтай за дүүнэрийн цуг барьжсан байгаа. Яг тэгвэл эднээс нь мэдчих хэвээр шүү дээ гэсэн мдээгүй ээж таарсан юм байлаа. Хүн болгоноос нууцаар 10 жилийн турш гэрээ ингээд цонхоо бүгдийг бүрээд ингээд нууц байлгаж ирсэн байна. За тэгээ хүмүүст анхаарал өртгөхийн тулд радиогоо чанга орхиод явах. За тэгээд 2 давхар хаалгатай хэд хэдэн давхар хаалгатай гинжлээд охтууд ингэж байлгадаг байсан. За ингээд хамгийн их одоо зовлонд нь өртөжсэн Мишель Найт гэж хэлсэн. Тэгээд энэ явцын дунд эднээс хоорондоо ингээд зовлон ихтэй учраас ихчлүүш шиг л болчдөг юм байна л да. Тэгэл Мишель байн өмөрдөг байсан гэх юм уу? Мишелийн л байн зоддог. Тэгэж нөгөө хамгийн гол нь чамайг хайх хүн байхгүй шүү дээ гэж бүр тэгэж дарамтлагдаг байсан байна. За надад бүр хамгийн муухай зөвүүн санагдсан нэг удаа Мишелийг юу хэлсэн бэ гэхээр
За би чамайг гэрт чинь өргөдөг. Гэрт чинь өргөдөг. Би чамайг судлахаар боллоо гэдэлсэн чинь баярлалаа юм хувцаа гэс бэлдчих гэд хэлсэн чинь баярлсан чинь чи ингэнэ гэж одоо юу гэж хаад хайцаач. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хүмүүс ингэ сэтгэл зүйн ингэ дарамтанд ороо сүултээ ингэ одоо Мишель Найт сүултээ ном гаргасан л да. Би ингэ өрөөндөө жахад миний хэдхэн метрийн цаанд хүн ирсэв би орилж чадаагүй. Би ингэ хоолоо хөвчлийгээд гаргав. Яг гэвэл сэтгэл зүйн хувьд бүр ингэ яатсан байсан. Айцсан. Одоо ингэ нам алчихгүй гэд бүр тэгэж чаддаг байсан. Энэ дунд арай зөрөгтэй үлдсэн Аманда Бери байгаа. Тэгээ Аманда Бери яасан бэ гэхээр охиноо зүг зүгээр байгаа юм шиг ингээд энэ хүмүүстэй харьцуулаад тэг гадуур дагуулж явдаг гэсэн байна. 6 настай охин. Тэгэд 6 настай охин нь ээжээс ингэж асуусан гэж. Ээжээ та яагаад над чинь ингээ гадуур гарч болдгүй юм бэ гэж асуухад нь нөгөө нэрээ миний охин одоо ухаан орж байгаа юм байна. Ер нь би ингээд явал одоо оргуул би л одоо орох юм байна гэж хэлж байгаа. Охиноо бүр сургаж байгаа. Одоо ингээд аавда хамаагүй энэ үед бүгдээр оргуул ингэж болохгүй шүү. Надад тэгж хэлж байгаарэ гэж хагаад тэгээ 5 сарын 6-ны өдөр 2013-ын 5 сарын 6-ны өдөр охин нь юу хэлсэн бэ гэхээр ээж аав том алгаа хаажиж аав өвөг эмээг ихлөө явна гэж хэлсэн гэж хэлэхэд за энэ л миний боломж юм гэл тэл гараад гүц тэгсэн чинь гадаа хаашаа хаалттай. За тэгээ одоо ингээд амь наана том одоо бүр баларна үстэй. Тэгээд ойрлсон байгаа юм хөрхий. Энэ охин бүр ингээд намайг ойрл авраарай гэж яхад ашгүй нэг ойр хүн явж исэн маш таарад. Тэгээд тэр хүн цүм өшгөлөөр хаалгын аварсан байдаг. За тэгээгүй бол одоо жишээ нь бүр кино гэжтэй энэ ч одоо бүр аимшигтай юм болсон. Тэгээд өөрөө ингээд яг бичлэг нь одоо Аманда Бери 911 л яриад ярьсан бичлэг нь байдаг. Хоолойны өнгөнөөс нь тэр хүний ямар их хайрсан, сандарсан, дамтан байгаа нь бол бүр яг ингээд мэдрэгдэжлээ. За тэгээд би Аманда Бери гэдэг хүн би 10 жилийн өмнө алга болсон. Охин байна гэд бүр ингээд өөрийг нь хайжсны мэдэж яагаад гэсэн чинь та нар ингээд хайж гэхдээ яаж чадахгүй гэд нүгдэж дарамтлажсэн байна. Нөгөө тэр. За ингээд ашгүй энэ 3 охин ингээд энэ 3 охины нууц нь одоо хайц чинь мэдгүй 10 жилийн турш хайсан чинь ашгүй амьд мэнд байсан. За ихтэй одоо ингээд энэ аимшигт мангасын савраас суларсан байгаа юм. Хамгийн ингээд дөрвжлүүлээд ердөө энэ хүнийг одоо энэ Ариэл Кастро гэдэг энэ залууг одоо 52 настай байсан. 5 сард нь бариад 6-7 сард нь шууд шүүх хурлын ороод 8 сард нь шоронд хийж байгаа. Шоронд ийм ажил хийсэн, ийм хэрэгтэй сонсдог юм байна л да. Хүмүүс ингэж ихтэй сонсож байгаа юм. Ийм юм хийсэн залуу орж ирж байгаа гэдэг. Хүлээжсэн байгаа тэр ч одоо тэгээд дамтлаа штэ. Ойлгомжтой. Мөн алан гэдэг. Тэг кинон дээр гардаг штэ тийм ээ. Тэгээд тэр одоо дарамтын таалгүй 1 сарын хугацаанд байж хаад шоронд өөрөө одоо яасан юм бэлээ. Амиа өдгсөн бэлээ. Тэгээд түүнд өгсөн жил нь 1000 жил гэсэн. Одоо ингээд Америк нэгдсэн улсын шүүгч аяgus насаар нь 20-хгүй бол 20-30 гэл бид нар ойлгодог хөтөл 100 жил 200 жил гэж өгч болдог. Ариэл Кастрод өгсөн жил нь 1000 жилийн гинэ. Нийт 95 хэрэг түн дээр тогсон мэт юм бэлээ. 95 хэрэг тогсон. Тэр одоо ингээд хүний хүчирхэлсэн хулгайлсан инээ тэрийг л түмэн асуудлууд ингэж ярьж байгаа л тэгэхэд 1000 жил одоо ногдулсан мэт юм бэлээ. Би яг Кливленд өнгөрөөд явж ийн гинэ. Гэтэ бүр яаж хүнээс ийм муухай юм гардаг вэ бурхан минь? Бурхан минь тэгээд бас за жоохон үйл хийлгэн дээр жоох эвгүй юмарчлаа манайхан ямарчсан. Энэ өдөр бол одоо энэ Кливлендийн мангасын савраас нөгөө 3 маань. Гэтэ угаасаа яасан муухай царайтай хүн бэ тий. Энэ хүн хөгжимчин тэгээ хүүхдээ автарч жолоодод хүмүүсийг ингэ татдаг харизмтай гэхэд би л итгэхгүй мэнэ. Үгүй яг энэ чинь 13 оны тухай бүгдээ зургийг харж шүү дээ. 2003 онд тэрнээс өмнө үед энэ чинь өмнө нь амьдралтаас 3-т Пижинэдэ Хесус нэг чухал юм яриаг. Жинэдэ Хесус гэдэг 14 настай охин биш үү? Өөрийнх нь охиных нь маш дотны найз нэсэн. Охиныхоо дотны найзыг нь. Тэгэд охин нь ингээд санаа зовоод юу гэсэн юм бэ? Би аавыгаа юм гэж бодсонгүй бүр ингээд найзгаа ингээд алдсан байсан биз дээ гэд бүр сүлд нь ам алдаж ирчихсэн бэл. Аимшигтэй юм аа энэ ч тоо. За хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэсэн үрэтэйгээр Bridge Motors хамтран ажиллаж байгаа Токиохын дээд Токико амортизатор. За амортизатор лайв нэвтрүүлгийн дүрсэн дээр байгаа. Копо манай нэвтрүүлгийн скриншот хийж байгаа. Токико амортизатор 10% хөнгөлүүлээд авах боломжтой шүү. За яг одоо манай энэ лайваар гүйж байгаа.
Битэрийн лайвын доотлолт ингээд өнөө баннер гардаг штэ. За гараад ирлээ. Амортизатор гэж цагаанаар улаан дээр цагаанаар бичсэн бичгийн доотлолт купон гээд 2588 30 53 101 гэсэн ийм код байна. Энэ кодыг та скриншот хийж аваад юм уу эсвэл тэмдэглэж аваад MJL радиогоор сонссон юм аа. Юу амортизатор авъя гэх юм бол 10% хөнгөлүүлэх нэ. За амортизатор бол явах хэд ангийн хамгийн хурдан бас мууддаг гэх юм уу хамгийн урд нь ер нь солих нь болчихжтэй гэж яригддаг одоо ийм хэсэг байгаа. За тэгээд одоо ч сайхан зарим одоо аймагуд сумдууд 100 жил хийн тэрдэг. За ер нь бол 100 цаг сайхан ирж гэн хөдөг одоо их явах хэрэгтэй болж байгаа. Амортизатор солиулъя гэж таалга бодож исэн магадгүй. За тэгвэл хамгийн чанартай Tokiko амортизаторыг дээрэс нь яг одоо энэ купоныг үзүүлээд 10% хэмжлүүдэд авах боломжтой байна. За тэгсэн Tokiko амортизаторыг сонгох шалтгаануудыг дурдж өгье л дөө. Япон улсад үйлдвэрлэсэн 10 машин дотмын 7-д нь Tokiko амортизаторыг суйрлуулдаг гинэ. Зам нь Tokiko амортизаторыг тусгаалan бэлтгэсэн зам дээр дуршдیں гэж. Тэгээд машины төрөл бүр дээр дуршин тус бүрд нь тааруулан тохиргоог хийдэг байгаа. Мөн автомашин хөдөлгөөнд явж хахад цохилтын хүчийг зогсоох, зөөлөх зэрэг үргийг гүйцэтгэснээр танд тав тухыг мэдрүүлэх юм бүтээгдэхүүн. За мөн автомашины гадаргуутай харьцааг зөөлөж өгдөг учраас бусад эд ангийн эдлэгийг урсгаж өгдөг. За олон улсын алдартай машин үйлдвэрлэгч компаниудын итгэлийг хүлээсэн итгэлтэй түншүүл яалт дарга байхгүй Tokiko амортизатор юм аа. За утасны дугаар нь 75 57 33 юм байна. 75 57 33 99 тэгдэг 87 33. За энэ дугаарлаа холбогдоод та бүхэн Tokiko амортизатораа сонирхоод бас захиалж болох нэ. За, юу хай барьшлын хувьд болохоор 4 салбартай юм байна. Suzuki засварын төв буюу Juko-ийн музейн уртад байрлаж байгаа. За, 2 дугаар салбар нь Япон амортизатор Ханга хотны эсрэг талд шин зам дагуу байрлаж байгаа бол 3 дахь нь Odd Star автоцентр гэж энэ салбар байгаа. Энэ бол Сансрын мартын 3 давхарт байрлаж байгаа. За, 4 дугаар салбар нь Deluxe автоцентр Хороолын эцэст байрлаж байгаа гэсэн байна. Тэгээд Tokiko Mongolia гэдэг сошиал хуудаснаас бид илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Тогтохын дээд Tokiko амортизатор хамтран ажилласан. Баярлалаа. За, халиуны төмөн тэр хугацаанд гэр бүлийнхэндээ хаана байсан байх вэ? Энэ ингэсээ 3 хүүхэдтэй их нартай ачаад ихнэрээ зодоод, ихнэрээ гимтээгээд хамрыг хуглаад гэр бүлийн үчирхийлүүлдэг Ariel Castro гэр бүлээс салцсан. Ганц би амьдарч байхдаа тэр нөгөө гаж хүслээ биелүүлэх бодлоо цуглуулж эхэлсэн байж тараад байна. Харин тий охин нөгөө нэг аавыгаа юм гэдэг мдээгүй гэхлээр би за энэ гэр бүл угаасаа тустай салцсан байсан юм байна. Тустай салцсан байсан байна. Гэхдээ охиноо баг багт нь найзалдаг байсан найз нь ойлцсон байхгүй. За ёо юу гэсүгч. Муха. За хэдүүлээ дахиад нэг төрсөний талаар ярья. Rami Malek гэдэг энэ жүжигчин төрсөн юм байна. Ер нь бол Piano Man биш харин Freddie Mercury-г амьдруулсан хүний талаар ярьцгаана гэж хэлж болно л доо. Тэгээ түүний шүтэн бишрэгч нь Америк төрсэн Египт зүрх гэж нэрлэдэг. За харин Queen хамтлагийн гишүүд түүнийг Freddie-гийн сүнсийг дахин авчирсан гэж тодорхойлсон бол үзэгчид Freddie-гийн сүнсийг тайзан дээрээс үнэртэх шиг болсон гэж хэлсэн байт юм байна. Тэгэхээр үнэхээр хамтлагийн гишүүд болоо шүтэн бишрэгчдийн хувьд бол Freddie гэдэг хүнийг үнэртэл нь энэ хүн жүжиглэж ийм гайхалтай жүжигч. За өнөөдрийн байдлаар 41 кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байт юм байна. 3 киног продюсерлж ажиллажээ. За сайн мэд кинонуудаас нь дурдъя л да. Мөзид өнгөрүүлсэн шүн гэдэг кинон дэр нэг фараоны дүрд тоглодог тий. За 2021 оны James Bond-ийн эсрэг дүр болох Safin байна, Oppenheimer байна, Twilight зэрэг маш олон кинонуудыг дурдж олно. За энэ жүжигчний хувьд бол 1981 оны 5 дугаар сарын 12-нд Америк нэгдсэн улсад төрсөн. Ээж аав нь Египтээс цагаачилж ирсэн. За тэгээд аавынх нь бол аялын хөтч байсан бол ээж нь нэгтлэн мэрэгчлээ юм байж л дээ. Тэгээ ер нь бол дараахан айл төгссөн гэж хэлж болно л доо. Ихэр дүүтэй 4 мэдийн зайтай төрсэн ихэр дүүтэй Rami Malek гэдэг. Тэгээ энэ багш идэм билээ. За тэгвэл Rami өөрийгөө багасаа би ясны жүжигчин хүн гэж мэдэрч өссөн гинэ. Тэгээ 2003 онд Индианагийн сургуулийг төгсөөд Лос Анжелес жүжигчний ажил хайжсэн ч удаан хугацаанд жүжигчний ажил олж чадаагүй тийм амархан олдчихгүй шүү дээ. Тэгээ энэ хугацаанд Starbucks бариста хайжсэн, пицца ургалт хүртэл хийж илаа. За эцэг их нь хуйлчлоо, чи эмч бол гэж ятгасан ч гэсэндээ Rami юу гэж хэлдэг байсан гэхээр дотор минь хин нэгэн өөрхөн амьдарч байгаа гэж хэлдэг байсан юм байна аав ээж те. Тэгээд жүжиглэх тийм үйл орхиогүй. 34 наснда 2015 онд гарсан Mr. Robot гэдэг юм цуралд сэтгэл зүйн асуудалтай цахим хакер Elliot Alderson гэдэг юм дүрийг бүтээсэн юм байна л та. За энэ манайд гарсан хэсгийг мэдгүй. Ямар ч байсан энэ бол нэлээ өндөр үнэлгээтэй цуврал юм байлээ. За тэгэнгүүт энэ цуврал өөрөө Emmy-гийн шагнал хүртэж байгаа юм л да.
Түүний гавья энэ сургалт юу байсан гэхээр энэ дүрийн гайхалтай жүжиглэл дээрээ IT, сэтгэл зүйн хямрал, нийгмийн эсэргүүцэл зэрэг юм олон сэдвийг кино урлагтчаал өөр өнгө төрхтэйгээр эргэж авчирсан гэж хэлдэм билээ. Шүүмжлэгчид ингэж үздэг гэсэн үг. Яг мэдээж өмнө байсан л да. Гэхдээ Рамигийн хувьд бол энэ үнэхээр өөр ийм төрөл шинэ өнгө төрхтэйгээр авчирсан гэдэг юм билээ. Одоо сэтгэл зүйн хямралд орсон хүн ийм байд юм уу гэдэг ч юм уу те өөр талаас нь харуулсан гэсэн үг. За, араб хэлний аялагтай англиар ярьдаг байсан ч гэсэндээ жүжиглэлтийнхаа карьерийн төлөө бол бүр ингээд шүн болгон хичээлээ давтдаг байсан. Англиар маш сайн ярьдаг болсон. Тэгээ 2018 онд Queen хамтлагийн дуучин Freddie Mercury-гийн дүрд тоглоод дэлхийд даяараа тэрсрэлт хийсэн шүү дээ, тийм ээ. Тэгсэн ингэж байгаа 6 сарын хугацаанд Freddie-гийн яг ингээд дуулж байгаа ямар нэгэн бичлэгүүдийг үзсэн гинэ. Тэгээд уруулынх нь хөдөлгөөнийг, биеийнх нь хөдөлгөөнийг, дохио зангааг дуу хоолойг ингээд дуурайж эхэлсэн. 6 сарын турш үзэж байгаа. Тэгээд энэ хүнээр өвчлсөн гэж хэлж болно л доо. Тэгээ өөрөө юу гэж хэлсэн гэхээр ингэсэн мэлээ. Би Фреддид тоглохыг хүсээгүй. Би тэрэнд хүрэхийг хүсэж исэн гэд. Нас орсон хүнд хүрнэ гэдэг чинь ямар амар боломжгүй зүйл үлээ дээ те. Гэтэл ингэж амар түүний одоо дүрийг бүтээхийг сайн бүтээхийг хичээж исэн гэсэн үг. Тэгээд би Фреддигийн тайцыг гэж түүний ганцаардлыг илэрхийлэхийг хүссэн гэж бас их хэлсэн байт юм билээ. За энэ дүрээрээ бол Оскар, BAFTA, Golden Globe, Screen Actor Award гэх ёстой төрсөн. Ер нь бол 4 том шагналыг хүртсэн гэж байгаа. Тэгээд тийм ч учраас Оскар шилдэг эрхтэй дүрийн жүжигчин болсон анхны Египт гаралтай жүжигчин болж байгаа. Тэгээд энэ кино өөрөө 900 гаруй сая долларын орлого олоод бүх цаг үеийн хамгийн амжилттай хөгжмийн намтар кино болсон, тийм ээ. За тэгээд хувийн амьдралын хувьд бол үнэхээр их нууцлалт юм билээ. Маш таруухан амьдралтай. Bohemian Rhapsody гэдэг энэ кинонд хамт тоглож исэн жүжигчин Lucy Boyntonтой 5 жил үргэлжлэжсэн. Тэгээд энэс өөр юм эмэгтэйтэй холбогдсон талаар мэдээлэл баг байсангүй. Яг аль биесээр гарч ирсэн мэдээлэл бол энэ юм билээ. За Rami Malek-ийг би яг Bohemian Rhapsody бол гарч ирсэн гэж боддог штэ. Тэгвэл яг ингээрэл гарч ирсэн юм байна те. Том одоо тесрэлт хийсэн гэх юм уу? Тийм, ер нь бол тийм. Дэлхийн нийтэд тесрэлт хийсэн кино бол яг энэ кино. Гэтээ ерөнхийдөө нэг тийм Америк тэр зүгийн хүмүүст тесрэлт хийсэн кино нь бол юу вэ? Тэр Mr. Robot гэдэг кино байсан юм шиг байгаа. Тэр үгээр нэлээд танигдаад гараад ирсэн гэж хэлж байна. За 5 сарын 12-нд болсон өөр жижигхэн нэг үйл явдлыг ярих гэж бодлоо. 2008 онд бүгд найрамдах хятадд болсон Сичуан мужид газар хөдлөлт болсон. За энэ аймагт газар хөдлөлт болсон. Энэ үед 90,000 хүн нас орсон байгаа. За одоо нэг өдрийн дотор л одоо 90,000 хүн нас орж ирэх гэдэг аимшигтай. Гэхдээ би энд өнөөдөр нэг онцлмоор байгаа нэг түүхэн Jian Yuhan гэдэг энэ хүний тухай. Jian Yuhan энэ газар хөдлөлтний дараа энэ чинь ингээд нуранган дур ингээд даруулчлаа шүү дээ. Хөдөлж чадахгүй, амьсгалж чадахгүй ингээд даруулсан баг юм. Тэгээ одоо энэ хүн амьд гарсан 125 цагийн турш нуранган дор байсан. 125 цагийн турш. Одоо 5 өдөр гаруутай ингээд тэр дунд байсан байхгүй. За ингээд энэ хүн ер нь өөрийгөө өгцөн гэж бодож ирсэн. Гэтэл одоо сүүлдээ ингээд дээгүр нойрхон ингээд аврах хүмүүс ингээд явж байгааг сонсож байгаа. Гэхдээ ингээд дуун гарах байлцсан. Тэгээ нэг жоохон ингээд хүмүүс ойртохт нэг яаж яж байгаа 5 дахь өдрөө хөдлөж жагаад аврагдаж чадсан. За тэгээд аврагдчихад Jian Yuhan-ы түүхэн юу сонирн бэ гэхээр ийм одоо яг аврахад ерөөсө зүгээр л баг өгцөн шахуу хүн байсан. Яснууд нь бяцалцсан. За тэгээд ерөөсөө зүрхэн цохилсноос биш амьсгал байхгүй, дүнгийн данган амьсгалж байгаа ийм нөхцөл байдалд аврагдаад тэгээд энээсээ сэргэж гарч ирсэн байгаа. Тэгээд энэ хүн босч ирч ийм том тохирол, ийм том цохилтын дараа, ийм том хэцүү байдлын дараа юу болсон бэ гэдэг нь сонио. Би ерөөсөө л энэ хугацаанд юу бодож ирсэн. Би хүн буцаад аврах хэрэгтэй. Миний зохиол юм гээд юу одоо гал хамаалагч болж байрсан. Тэр нь маш гоё урагч болсон. Зөв. За энэ хүрээд өндөрлж байгаа шүү нэ. За нэвтрүүлэгтээ гэр бүл төвдөө арга билэг хотгон хамтран ажилласан. За мөн та Япон чанарыг найдвартай баталгаатай аль биесны газраас нь аваарай гэсэн үрэтэйгээр Bridge Motors Токиохын дээд Токио амортизатор хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээлэл авсараа 8 цагаар мэдээс та мэдгүй нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.